Дорногой аймгийн онцгой байдлын газрын замуу зүүн онцгой байдлын хэлцээс бэлтгэн өргөдөг подкастын маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү дугаарын зочноор Дорногой аймгийн анхны сайт болох Говьцэгмэн сайтын үүсгэн байгуулагч Бат Эрдэнэ маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан аварж байна уу? Ажил албан тавлаг байна уу? За сайн байцгаана уу. Тэгээд сайхан аварж байна. Тэгээд Дорногой аймгийнхаа замуу үддэх онцгой байдлынхаа хамт олондоо энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээ маш хөдөлмөрч бас хамт олон шүү. За тэгээд бас подкаст оролцуулж байгаад баярлалаа. Таатай. За баярлалаа. За та өөрөөгөө энэхүү подкастыг сонсож байгаа сонсогчдод нэг товчхон танилцуулаад өгөөч. За миний бие бол Дорногой аймгийн харьяа тэгээд хамгийн анхны видео сайт болох Говьцэгмэн гэдэг сайтыг үүсгэн байгуулагч. За тэгээд жүжигчин найруулагч мэргэжилтэй Улаанбаатар хотод ТV телевизч гэдэг юм уу те. Бусад телевизүүдэд л ажиллаж байсан. За тэгээд сошиал маркетинг бас давхар авч ажилладаг юм хүн байна. За танай байгууллагын ерөнхий үйл ажиллагаа болгоод одоо ер нь зорилгын хувьд бол яг сайт гэхээр хүмүүсүүд сайн бас төдийлө ойлгодгүй шүү дээ. Тэр талаараа нэг тайлбарлаад өгөөч. Видео сайт гэхээр одоо юу гэдэг нь өргөн дэлгэц гэдэг нь болохоор телевизч гэдэг юм уу те. За сүүлийн үед бид нар одоо сошиал зүйл дээрээс илүү их нөгөө богинохон цаг хугацаанд хурдтай өрөөдөө мэдээлэл авч одоо юм сайтын статусаас ерөнхийдөө мэдээллүүдээ авч эхэлж байна тий. Тэгэхээр энэ чиглэлээр л редакц гэж байгаа тий. Редакц гэдэг бол багаар ажиллах ажиллагаа энд бол найруулагч, зураглаач, сэтгүүлч, за продюсер гэдэг юм уу энэ одоо ганц хүний ажил биш. Багийн ажил ордог. За ерөнхийдөө видео болон бусад мэдээллүүдийг үнэн бодитойгоор иргэдэд одоо хүртээмжтэй гэдэг юм уу одоо үнэн тийм түгээн хүргэдэг ийм л зарчмаар ажилладаг. Тэгээ манай сайт бол говийн бүсийн сайт гэдгээрээ одоо даваа талтай Говьцэгмэн гэдэг бол говь гэдэг брендингээ барьсан. За одоогор бол манайх сайн шанд болон замууд говь сүмбэрт удахгүй бас салбараа нэгчвэн замуудад бас удахгүй яг салбар албасэр нэгтгэд ингээд байж энэ сая бол танай одоо подкаст сая орохын тэ цаг мөчтэй бол одоо энд салбараа нэх гээд ажлаа бас хөсөлтөд ирсэн байхтай таарлаа. Зөв за ойлголоо. Цаашдынх нь ажил үүснэ бас өндөр амжилт хүсье. За Дорногой аймгийн онцгой байдлын газартай хамтран ажилладаг байгаа. Тэгээ мөн одоо бусад зөндөө олон төрлийн байгууллагуудтай ажилладаг. Тэгээ манай байгууллагын онцлог давуу тал нь таны бодлоор ямар юм бэ? Тий агентлаг байгууллагуудтайгаа тий бүх агентлаг байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэр дундаа одоо Дорногой аймгийн онцгой байдлын газар гэж явна тий. Ерөнхийдөө онцгой байдлын комисч гэдэг юм уу тий. Ер нь бол сая манай зуднаар өнгөрдөг 24 оны зуднаар бол манай одоо иргэд бол илүү сайн одоо ойлгосон байх гэж бодож байна. Би өөр төрөө одоо жишээ авч ирээд байгаа байхгүй. За онцгой байдал гэхээр л одоо юу гэдгийг гал унтраадаг л газар гэж ойлгоод байна. Тийм. Тэгэхэд бол одоо тэр одоо онцгой комисс бүлээн онцгой байдал бол бүхий л энэ аюултай улс оронд одоо бидрээс хамаарахгүй хүчин зүйлүүд биш тэ байгалийн тэ энд хамааралтай бүхий л зүйлдэл одоо эдний албаагч нар бол одоо тэргүүн одоо игнэнд тэ очиж одоо баатарлагаар одоо эрсдэлтэйгээр одоо арт иргэдийн төлөө бүхий л зүйл дээр бол одоо үгүй гэж хэлэх хэрэггүйгээр тим гэдэг тушаалтайгаар одоо бидний одоо инхийн мананд бүхий сайхан үйлсэд ингээд зүтгэж явдаг энэ албаагч нараар бол үнэхээр бахархаж байсан. За тэгээд би түрүүнд ярьлаа 2024 оны одоо тэр хатуу цуднаар бол та хэдийн халаач гавьягаар ер нь бол бид маань одоо малчд маань илүү их одоо тустай л одоо байлаа штэ тий. Тэгэхээр одоо ганцхан 100 гэлтгүү одоо бүхий л зан одоо бүхий л үйлдэлүүд дээр та хэд маань ингэж ажилдагт баярлж явдаг. Энэгээр илүү онцлогтой байх. Одоо тэгэл хот суурин гэхэд л одоо бүхий л барилга тий. Одоо бүхий л аюулгүй байдал бүх зүйл дээр танай байцаагч нар орж ажилладаг. За ингээл ер нь бүх зүйл дээр дээ. Одоо та нарын ордгуу баг зүйл гэж байдгүй байх л нөгөө л онцгой байдлын дээр нэг бас нэг барахж гэдэг юм уу жоохон одоо ажиллаж исэн зүйл одоо нэг би хэдэн онд санахгүй нэг нааш явж байгаа нэлээд том аваартай тохиолдолд харчихгүй зам зур. Тэгэхэд тэн дээр бол нөгөө эмзэг цагдаа бусад байгууллагууд бол байж байсан. Гэхдээ ер нь цаалаа хуулиараач гэдэг юм уу болдгүй юм уу эсвэл ямар нэгэн зүйл яг тэр гол моментн дээр тэр ингээд хоёр машин ингээд мөргөлдөөд
Бүр ингээд тэр хүн авчуулгадаад одоо Тэнгэрийн одоо ийм ярьж болж байна. Тэнгэрийн од ингээд явцсан байсан те. Ингээд тэр юмыг бол тэр зүсэх, авах одоо бүр яг тэр нэг бодлын ингээд амьдсан тэр хамгийн тэр хэцүү нүд алтрам хүн чүүр сэтгэл амтан тийм зүйл дээр нэг түрүүнд одоо таанаа хамт олон орж ажиллаж тэр ихний үйлдэлийг гаргаж ирдэг юм байлээ. Тэгсний ард дээрээс нөгөө цагтаа нь юуны дотоодог эмчин аваад дараагийн тэр нөгөө шатнд нь ордог юм байлээ. Тэгэхээр ингээд энэ мэтчлэн одоо бүхэл зүйл дээр одоо ингээд хамгийн чухал одоо амьдсан чухал зүйлүүд дээр онцгой үеийн албаныхан маань явдаг. Тэгээд магадгүй энэ подкаст бас үр хүндээ хүрч байгаа бол магадгүй энэ онцгой үйл гэдэг одоо газар энэ албаагч нарыг одоо хагас ер нь цэргийн байгууллага шүү дээ. Бүр яг цэргийн байгууллага 100% цэрэгдсэн байгууллага гэж явдаг. Энэ одоо хүмүүс маань маш их зүйлийг одоо туулж судалж маш их одоо юу гэдэг боловсрал төр чадамжийг авсны дараагаас энэ одоо хүндтэй бас хэцүү үүрэгт ажлыг бол ингээд нэг номерт одоо шууд гар бие оролцсон хийдэг одоо байгууллагын одоо онцгой үеийн хамт олноор үнэхээр бахархаж явдаг да. За ойлголоо. За таны бодлоор ер нь галт төмөр гэж ер нь юуг ойлгох вэ? За галт төмөр гэдэг бол одоо ер нь бол нэг үе бодвол бүх байгууллагууд одоо галын хорч гэдэг юм уу те. Одоо энэ зүйлийг бол мэддэг болсны ач гавь нь бол одоо танай байгуулгыг гэж боддог. Танай онцгой үеийн ерхий газар болон дорн ноёнгийн онцгой үеийн газрынхан маань ажлаа сайн хийсэн болоод л одоо энэ одоо хүүхэд болгон те. Бараг эзэлгэнээс нөхөд болгон л галын аюулгүй байдал, за галын хор хаана байрладгүй, анхан шатны ямар алхмууд хийдгүү гэдэг зүйл бүх шатнд бүх насныханд хүрсэн байгаад одоо маш их барилж явдаг. Энэ бол та бүгдийн л өдөр тутмын одоо яг надтай энэ подкастыг яриа аваа явж байгаа манай хулан гэдэг хулан болвол одоо энэ урьдчилан сэргийлэх байдлын одоо бүхэл контентуудыг те ер нь урьдчилан сэргийлэх гэдэг бол хамгийн чухал зүйл. Одоо болсны дараагаас биш болохоос өмнө ингээд урьдчилан сэргийлж бүх насныханд энэ мэдээлэл өгдөг. Одоо та бүгдийн авч хавьяан болов гэж боддог. Тэгээ галын аюулыг бол одоо нэг бүх зүйл галын аюул юунаас ч үүдэн шүү дээ. Тэр дундаа одоо орчин цагт бол одоо нэг хүчир зүггүй одоо угаар гал төмөр гэхээс илүүтэйгээр манай харцангуй одоо говчин нөгөө мод зүйлүй гал төмрийн юм харцангуй гайг байдаг. Ой хэрин гэдэг дэлгүүтэйгээр ахуун одоо нөгөө тог хин нэгний буруутай үйл санамсаргүй эсвэл одоо нөгөө хинэггүй байдлаас болж те тогны мас за тэгээд тэрэндээ нөгөө одоо нөгөө Монгол гэрт бол өөр хүмүүстэй одоо нөгөө нөлтөнгөжүүл орж өгдөг нөгөө плет янз бүрийн аюулгүй байдлын ингээд эцэг эхүүдийн хин нэгний л одоо буруутай үйлдэлээс болж л бусдад хор хөнөөлтөөр те тэр байтугай амнаас нь хүрхүүцсэн юм аюул одоо бидний өдөр тутамд гар доор те хамар доор ингээд байдаг шүү. Тэр болгоныг одоо бид нар анзаарж те одоо хариуцлагатай байж явбал одоо энэ галын аюул гэдэг зүйлийг бол уг нь сэргийлж болох үс зүйл юм шүү гэдэг давхраас хэлчихье те. За ойлголоо. За Дорногов аймгийн онцгой байдлын газраас төвшүүлээд байгаа гамшиг төсвөртэй Дорноговын төлөө хамтдаа гэсэн аянг өрнүүлээд явж байгаа те. За та энэ аянд нэгдээд өгөөч. За тэгэхээр би нэгдъя. Тэгээд гамшиг төсвөртэй Дорногов гэдэг зүйлийг бол манай Дорногов аймгийн онцгой байдлын газраас бол маш одоо тогтвортой удаан хугацаанд илүү үр дүнтэй одоо 14 сумдаа тий ерөөдөө бүх баг одоо юу гэдгийг тэр бусад сумдуудын тэр нөгөө багуудад тий ингэж хурж ажилдгаараа илүү үр дүнтэй. Тэгээ манай хэд маань бид нар одоо хэвлэл мэдээлэлээр бас хамтарч ажилдаг. Тэгээд бүх сумдуудаараа тойрдог. За тэгээд хамгийн гол нь тэр сургалт гэхээс илүүтэйгээр яг тэр аюулгүй байдал тий за яаж одоо тэрэнд хамаарах уу гэдэг гамшиг төсвөртэй байх. Одоо энэ гамшиг төсвөртэй гэдэг зүйл чинь одоо дөрөнд бид нэг дурдлаа шүү дээ. Биднээс хамаарахгүй хүчин зүйлсүүд байдаг. Байгалийн давж хүчин зүйлс. Тэр болгонд ерөөхдөө бэлтгэлтэй байх. Одоо юу гэдгийг хизээ одоо тэгснийхэн дараа тэгэндээ гэдэг нөгөө эрсдлийг нөгөө наана нь урьдчилан сэргийлж те тэрийг урьдчилан сэргийлж байгаа одоо хамгийн гол санаа юм болов уу гэж боддог. Яагаад вэ гэхээр болсны дараагаас бол тэрийг одоо сүйтсэн зүйлийг сэргээн босруулахад асар их цаг хугацаа хөрөнгө мөнгө ордог. Тэрийг наана энэ төслийг хэрэгжүүлснээрээ гамшиг төсвөртэй Дорногов аймаг өөрсдөө одоо анхан шатны мэдлэг те боловсролын олгоод өгчөж байна. Тийм зүйл тохиолдвол яаж хурдан хугацаанд арга хэмжээг одоо газар ахуулахгүйгээр хүн бүр те иргэн бүр тэрийг одоо шийдэж чадах бай, шийдэх хэрэгтэй гэдэг зүйлүүдийг ингээд өгдгөөрөө
илүү их доотлолт. Одоо нөгөө аав нь хүүдээ хат суухыг амьдрал үзүүлэхийг зааж өгч ин гэдэгтэй л адилхан. Аав хүн одоо тэрийг яагаад хүүдээ тэрийг зааж өгдөг гэхээр хизээч үр хүүхдүүдэд муу сул дор явуучаасаа гэж боддоггүй. Харин ямарваа нэгэн тэр амьдрал тохиолдох тэр олон бэрхшээл давж зүйлсүүдэд одоо бэлтгэлтэй байж хатзуулж тэрийг даван туулаасаа л гэж аав хүн үр хүүхдэд ямарваа нэгэн зүйлийг зааж сургаж хэлж өгдөгтэй адилхан. Дорногоомгийн онцгой байдлын газрын зүгээс яг энэ төслөөр хамааруулж энэ зүйлийг л илүү сайн тоттогч хийж байгаа юм болов уу гэж боддог. Энэ нь ч үр дүнтэй ажил болдог, болсорч байгаа гэж би бол дүгнэж байгаа. За ойлголоо. За энэхүү дугаарын зочноор урагдан оролцсон танд болоод таны гэр бүлд ажлын хамт олонд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа Дэлгүү ах уу. Тэгээд өнөөдрийн подкастыг бас сонссон магадгүй битүүрийн ярьсан яриа тодорхой хэмжээнд одоо та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болж утсан бол одоо энэ л хамгийн гол үр дүн шүү дээ. Тэгээ нэгт одоо хуландаа маш их баярлалаа гэж хэлээ. Маш их хөдөлмөрч гоё үр дүнтэй зүйлсийг санаачилж хийдэг. Миний мэдхээр хамгийн сайн урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм ондаг бүсгүй шүү. Тэгээд мөн Дорногоомгийн онцгой байдлын газартай болон Дорногоомгийн зам үддэх тэ онцгой байдлын газар хэлцсийнхэнда ажлын маш том амжилтыг хүсэн өрөө таад маань одоо бид бүгдийн хамгийн том одоо үнэлшгүй их үр дүнтэй баатрууд шүү гэж болол хэлж одоо өнөөдрийн подкастаа бас жаргаж байна. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.